хүн төрлөختний эрхшээж яаж чадахгүй хүчин зүйл бол байгалийн гам шиг юм. Тэгвэл хүн бүр дор бүрнээ анхааралтай байж цаг агаарын болон өрцөн сэргийлэх мэдээлэлд анхаарал хандуулж чадвал учирч болзошгүй эрсдлийг хохирол багтаагаар даван туулж чадах юм а. Ялангуяа хүүхдүүд тэдний эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах нь 100% эцэгчүүд болоод томчууд бидний үүрэг. Тэр нийлэх амьтад чинь бороо орохын гой сайхныг л мэдхээс биш үер усны аюулыг ойлгож мэдэхгүй шүү дээ. Жил дунджаар 50 гаруй хүн үер усны аюулаас олж амь насанд эрсдэж байгаагийн 30 орчим хувь нь хүүхдүүд байна. Ууг нь аялал гэдэг үг нь ямагт аюулгүй гэдэг үгтэй цуг явах ёстой. Үүнийг л ухамсарлах шаардлагатай байгаа юм. Хэлсээр ярьсаар анхааруулсаар хоригдсоор байхад ард иргэд үерийн аюултай газар гэр хашаага барьчихдаг. Аяллаар явах хүмүүс нь зөвшөөрөгдөггүй газар майхан саваад аччихдаг. Бороотой үед хурдж болохгүй шүү гэж анхааруулсаар байтал борооноос хурдан гарах гэж давхицгаадаг. Гарцгаар нь гүүргүй газраар гарч болохгүй гэж хэлсээр байтал головсны үерлөө цаг хугацаа зам төтлөх гэж өөрсдөө яваад орчихдог. Эцэст нь амнаас эрүүл мэнд эд хөрөнгөөрөө өөрсдөө л хохирж үлддэг. Нэгэнт л онцгой байдлын байгууллага цаг уурын байгууллагаас анхааруулсан бол үер усны аюултай бүс нутгаар аялж зугаалахгүй, загасчлахгүй, ус гатлахгүй байхыг анхааруулж байна. Ерөнхийдөө хэлэхэд аялж зугаалж амарч бололгүй яах вэ? Гэхдээ би аюулгүй зугаалж чадах уу? Би бусдыг эрсдлээс өрчсөн сэргийлж чадах уу? Би хизээ хаана хэрхэн аялах вэ? Эдгээр асуултыг өөрөөсөө асуугаарай. Бүрэн дүүрэн тийм гэж хариулсан цагт та аялахад бэлэн болсон.